За бүгдээрээ амгалан сайхан уу? Намайг Солонго гэдэг. За энэ насны минь нэр байгаа юм энэ Солонго гэдэг бол. Миний жинхэнэ буюу сүнсний маань нэрийг Арутикой Псиканик гэдэг. За энэ ямар учиртай нэр вэ гэхээр би Плеядод буюу эгчдүүд 7 одны бөөгнөрлийн Салаяна хэмээх одных нь уугуул байгаамаа. Тэгэд энэ дэлхий дээр ирээд одоо хувилгаан дүрд, дэлхийн хүний дүрд туршлага тулж яваа сүнс гэж хэлж болно. Одны үр юм байгаа юм. За 2010 оноос эхлээд 2010 онд би бөө болсон. Ингээд бөө болохтой болоод би шууд өөрийнхөө дээд биетэй холбогдсон. Энэ цагаас эхлээд би энэ сүнс гэж юу юм бэ гэдгийг сонирхож судалж эхэлсэн. За яагаад одны үр мөртлөө өнөөдөр сүнс гэдэг юм битгэхгүй ингээд судалж байгаа юм гэхээр бид яг энэ дэлхийн дээр байгаа бүх хүмүүсээс тэр уртныхаа ухамсарын ой санамжийг харчулж бууж ирдэг байхгүй юу. Тэгээ энэ тухай ингээд яриул асар их юм байгаа. За би тэр юун дээр танилцуулган дээр хөтөч, замж, чиглүүлэгч гэдэг нь 3 үгүйчсэн байгаа. Энийг гайхаад сонирхож байгаа хүмүүст бол чиглүүлэгч гэж юм бэ гэхээр би 10 оноос 22 он хүртэл би чиглүүлэгч гэсэн. За энэ чиглүүлэгч гэдэг нь яадаг юм гэхээр одоо надаас хин нэгэн хүн ямар нэг юм асуулаа гэхэд би зүгээр тэнд байдаг л гэж хэлэх байхгүй. Энэ бол чиглүүлэгч. За тэгэнгүүт нь 2010 оноос 22 он хүртэл би замч хийсэн. За энэ замч гэдэг нь юу вэ гэхээр за тэр газартаа очихдоо та энэ замаар явбал хүрнэ гэж ингэж зааж өгдөг болсон. За 22 оноос 24 он хүртэл одоо би хөтөж хийсэн. За хөтөч нь яг өөр та тэр газараа очихдоо очвол одоо би очих гэж байна намайг дагаад яв. За ингээд иймэрхүү маягаар би энэ одоо сүнсний ажлыг хийж одоо 14 5 дахь жилдээ орж байна. За иймэрхүү өөрийгөө танилцуулах юм бол тавч танилцуулж байгаа маань нэ. Надаа ингээд өөрийгөө таних ажил гэдэг сургалтыг эхлүүлж байгаа тийм. Энэ сургалтыг яг яагаад эхлүүлэх вэ? Тийм. Энэ сургалт бол одоо энэ цагт бүр зайлшгүй болсон байхгүй юу? Яагаад тэгэхээр энэ 2018 оны 12 сараас хойш ерөөсөө энэ сэрэлт бомбын нэрэн алтан хэрэнтэй холбоотой мэдээллүүдийг ухамсар энерги сүнснийхэн төвшөнд өгч эхэлсэн байхгүй юу? Уг нь. За ингээд өнөөдөр хүртэл энэ чи хэдэн жил болж байгаа 18-аас гэдэг чинь одоо 7 дахь жил рүү орж байгаа байхгүй юу? Гэтэл энэ хугацаанд яг тэр жинхэнэ мөн чанарыг ойлгосон хүн байхгүй. Зүгээр нэг юм сонсоод тэрнээсээ одоо ингээд мэдээлэл хайлт болт ингээд ойлгох юм уу яа гэдэг л ерөөсө салбарлал өчнөө хуурамч мэдээлэл үгүй явчихж байгаа. Худлаа мэдээлэл үгүй гэдэг байгаа байхгүй. Тэгэхэд би ерөөсө шийдсэн одоо ерөөсө энэ шилжилт буюу бомбын хэрэг маань одоо ингээд ухамсарын төвшөнд хийгдэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ энэ ухамсарын төвшөнд хийгдэх ёстой л энэ ухамсар нь бүр хамаагүй хоцроод хүмүүс энэ талаараа бүр ямар ч ойлголт байхгүй. Тэгээд бясалгал гэж ярина. Тэгээд шилжилт гэж ярина. Тэгээд ерөөсө төмөн янзаар шашнаач ярина, одоо бөөгөөч ярина. Тэгээд тэр библиэч ярина, буддизмаач ярина. Гэсэн мөртлөө энэ талыг яг тэр жинхэнэ мэдлэг нь байхгүй байгаа. Одоо ингээ анзаараад хахад одоо айгүй гоё буддизмын философи ярьдаг хүн цэрэггүй байгаа байхгүй. Цэрэлт гэдэг нь өөр юм хариудаа. Юунд зэрэг хэвтэй. Тэр дэлхий дээр болж байгаа үйл явдлын жинхэнэ үннийг мэдэж тэр процесс шилжих ёстой байхгүй юу? Ингэж хүмүүс чинь тэр шилжилтэнд бэлдэх ёстой. Гэтэл тэр нь бүр ерөөсө баг ихэнх хүнд байхгүй байгаа байхгүй. Ялангуяа манай Монгол бол гаднаас авч байгаа мэдээллээрээ бол асар их хоцрогдож байгаа. Тэгээд ингээд би сүүлд нь Америкт амьдардаг нэг хөөрхөн хүүтэй. Одоо чичиргийн төвшөнд чичиргээгдэж одоо нэг энергийн чичиргээгж өгдөг байхгүй юу? Нөгөө ижил сонирхолтой, ижил хүсэлтэй хүмүүс ингээд бие биенээ олдог. За ингээд би ачлан гээд нэг хүүгээ олж авсан Америкт амьдардаг. Одоо Америк хэлтэй, Монгол хэл мэдхгүй. Тэгээ би болохоор өөрөө Монгол хэлтэй Америк хэл мэддэг хүн байхгүй. Тэгээд англи хэл мэддэг хүн байхгүй. Тэгээд ингээд бид хоёр чинь хөөрхөн хамтаа хоёр тийм сонирхолтой хоёр хүн нийлээд жинхэнэ үннийг хуваалцъя гэдэг групп нээсэн. За энэ дээр бол жинхэнэ битээр үннээ мэдээлдэг. Энэ битээрийн энэ үннийг мэдээлэхэд хэн туслаад байна вэ гэхээр манай Плеяд одны тусалдаг байна. Одоо Плеяд одны
одны бөөгнөрл байдаг плед эгчдүүд болоод чинь оддын бөөгнөрл ахгүй юу. Тэр оддын бөөгнөрлийн нэг одных нь хүн бий байна. За ачлан маань бас нэг өөр одны хүн. За гэтэл яг биднэрт одоо энэ яг сансраас одоо тэр одоо дэлхий дээр болж байгаа процесс ер нь дэлхийн үүсэл гаруул хөгжил за тэрэн дээр үүссэн хүний хөгжил дэлхий дээр бүхний хөгжил гэл энэ бүхнийг биднэрт хэн мэдээлээд байна тэгэхээр тэр манай одны Тайгета гэд бөөгнөрлөх нэг одны Тайгета гэд од гэдэг байхгүй тэрнийх нь ахлагч Икай гэд хүн байдаг. Тэрний нас бол асар өндөр. Гэхдээ зүгээр ингээ харахад бид нар шиг юм залуухан дөрөвтөө. Тийм. Сүнс гэдэг чинь их сонио шүү дээ. Гоё юм бидгийг. Би ч гэсэн одоо ингээ та нарын нүдэн дээр ингээл нэг энэ насныхаа юугаар харагдаа сууж байгаа боловч эсвэл өндөр миний сүнсний мэдээлэл бол асар өндөр. Тийм учраас би монголчуудад сэрээхийн тулд заавал энийг хийх ёстой юм гэж ойлгоод энийг бүр яг ингэж би одоо анхныхаа юу нь бол зорилго нь бол тархинд нь суулгаж өгөх ёстой юм гэдгийг ойлгосон байхгүй. Тархинд нь суулгахгүй бол эдгээр шууд тэр тархийг давж ухамсарлаа орж тэрэндээ сэрж чадахгүй юм. Ухамсарт сэрнэ гэсэн одоо энийг ингээд зүгээр нэг ингээд энгийнээр тайлбарлахад хүн ирээсээ дандаа тарих буюу оюун санаагаар ажилтдаг байхгүй. Гадагшаа хандлага гэдэг чинь энийг хэлээд байна. Гадагшаа хандлагатай бол та нар юу ч ойлгож сурч чадахгүй гэж яриад байгаа чинь энэ байхгүй. Яг тэгвэл тарих гэдэг юм мөнхийн ажиллагаатай процесс. За унтлаа зүвдлээ. Сэрлээ за одоо гар авгаа, нүр авгаа, хувцас авгаа өмснө. За тэрний дараа яадгийн хоолоо бэлтэн өмснө хоолоо идэн ажилдаа явна гэл ингээд зогсоо зайг. За тэрний дараа яах вэ? Төлөвлөгөө гаргана. За тэгээ нэг жоохон пауз сайхан завчлаа олдох юм бол өнгөрсөн аялна. Одоо дандаа л өнгөрсөнд аялцсан явждаг тэрх бол. Тэгээд дандаа өнгөрснөө бодчихдаг. Эсвэл жоохон мөрөөддөг ирээд үгүй. Яг одоо цагт байдаг тарих гэж байдаг байхгүй. Тэгээд ер нь л энэ талаараа ингэ мэдээлэл өгөхөд ингэ суугаад байгаа юм да. Сургуульд бол тийм чухал ач холбогдолтой зүйл. Зайлшгүй шаардлагатай. За энэ сургуулийн маань зорилго нь бол сая хэлчихлээ шүү дээ тий. Хүн бүрт зайлшгүй шаардлагатай. Энд насны хязгаар байхгүй. Нэгд. Хоёрт би хинбэ? Бурхан гэж юу вэ? Одоо тэгээд тэр хар гаргийнхан гэж юу юм? За тэгээд энэ хар гаргийнхан тэр бурхан би энэ тэр яаж холбогдоод байгаа? Шилжилт ямар учиртай? Сансар ямар учиртай те сансар. За энэ дэлхий ямар учиртай? Ерөөсөө энэ бурхан, шашин, ерөөсөө философи, ерөөсөө оршин бүхний үннийг мэдэх гэж хүсвэл манай сургуульд аврагдах хэрэгтэй байхгүй. Энэ бол асар чухал сургалт. Нэг яг тийм яг жинхэнэ үнээр нь мэдэлж байгаа юу одоо надтай юм ижил төс мэдээлэл баг юу групп чат ч юм уу одоо тийм сошиал медиацтэй ч байхгүй байгаа байхгүй. Байхгүй. Дандаа ингээд бүгд ингээд нөгөө юуг зорилго болгосон гэхээр амжиргаагаа зорилго болгоцсон байхгүй юу. Нэгдүгээр тэр зорилго нь бол ерөөсөө мөнгө олох зорилго. За энэ мөнгө олсноор яах вэ? За нөгөө хүмүүст юу өгч чинь үннийг өгч чинь үү? Яг үнэхээр эднэрийг зөв хөдөлж чинь үү? Мэдхгүйгээр тэр зорилгонд мөнгө байгаа учраас өөсөл тэр оюун санааны түвшинд ажиллаа явчихдаг. Дотоод оршихуун гайхамшиг айл байна. Оршихуун гайхамшиг гэл байна. Тэгсэн ухамсарын сэрэлтгээд бүгд худлаа хагаад байгаа. Бүгд зүгээр л нэг тийм өнгөхөн оюуны энэ тархины юм хэлээд байгаа. Энэ хоёр чинь асар том ялгаатай хоёр зүйл байхгүй. Энэ талаар би хичээл дээрээ бүр нэг бүрчлэн тархинд нь хийж өгнө. Энэ бол гайхамшигтай мэдээлэл байгаа зү. Тийм. Би эхнийхээ одоо 1-р шатныхаа хичээлийг одоо маргааш эхэлнэ. Энэ сэдв маань хүн ба сүнс тэдний хоорондын харилцан үйлчлэл гэсэн сэдв байгаа. За энэ тухай яриад эхлэхэд л тэгэл хүн ирээсээ. За уучлаарай нилээн тэгж явжээ л гэж гих бахтай л гэж би бодож байна. За өшөө юу сонирхсан мөлий? Таны ер нь бол бүх нөгөө мэдээлэл яагаад ямар хүмүүс Тэгдэг. Би ер нь тэгдэг юм ба бүх юм нь яриад өгчдөг. Тэгээ нэг 3 дахь асуулт байсан да. ер нь болохоор нөгөө бодож байгаа юм уу хичээл зааж байгаа төсөл. За.
За. За тэгэнгүүт надад нэг асуудал үүсчихэ. За. Одоо ингээд амар олон өнөө бодлоо нэхгүй мэдээлэл томт хүмүүс төрсэн байгаа шүү дээ. Тийм. Яг тэгэнгүүт одоо тэднэрт ядчил яг энэ жинхэнэ үнэн шүү гэж зориод ороод ирэх чиг юм ингээл маргаахгүй. Би бол ингэж бодож нэгэнд саяны миний өгсөн мэдээлэл бол хүмүүст хүрнэ. Эндээс л би үнэнээ олох юм байна гэдэг мэднэ. Яагаад гэвэл энэ чинь энд нэг бясалгалаар ч юм уу эсвэл нэг тийм өрөөсгөл хандаагүй зүйл байхгүй юу? Энэ бол ерөөс цогц бүхэллэг үннийг одоо орчлын ертөнц гэдэг зүйлийн үннийг тэрнтэй харьцаж байгаа тэр бүх амьтад бүх амьд эсийн харилцааны тухай би хэлж ярьж өгөх хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нь бол ер нь хүн болгоны хувьд зайлшгүй шаардлагатай зүйл гэж игээ үзээд байгаа юм.